Бичээч Эстинү Уг судасны өв 9-р хэсэг. Уулархаг тэр нутаг өдөр бүр өөр төрхтэй. Өглөөний манан уулсын хооронд хөшиг татсан мэт бууж, оройдоо нарны туяа хадасгарны ирэмгээг алтлан гэрэлтүүлнэ. Нарс хуш моддын дунд салхи шурган эсгэрч, үн жалганы ёроолоос усны жигдхэн урсах чимээ сонстно. Зам бараг үгүй, зөвхөн анчтын гишгсэн нарийнхан жим хадны ирэмгээр мушгиран асгарах уулсын дунд өндөр чулуун суурин дээр ноёны өргөө оршино. Хөгтөмөр тэр өргөөнд амьдарч эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч цаг хугацаа удаашарсан мэт санагддаг байлаа. Шөнө бүр нүдэ анахад сэндэр хатны дүр төрх тодорч салхины чимээнд хүртэл түүний дуу хоолой сонсогдох шиг болно. Гэвч амар тайван байдал удаан үргэлжилсэнгүй. Морин туурайн чимээг ойртож хаалга хүчтэй дэлгэгдэн хуйг дуулганы жингэнэ өргөөний нам гүмийг тасалж орхив. Самурай нарын харцан хүйтэн хөдөлгөөн нь хянур, хинэн ч илүү үг дуугардаггүй. Тэд өргөөний өрөө бүрийг нэгжиж эхэллээ. Авдар цавангойлгож, дэвсгэр сөхөж, хан тогшиж, хаалга доогор хүртэл шалгана. Зарцнаар толгой гудаалган зогсож хинч дуугарахгүй. Ноён тайван сууж юу ч болоогүй мэт ажиглана. Энд харийн хүн нуугдэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Цөг. Би бол эзэн хаандаа үнэнч эртний угсаат ноён. Энд тэм хүн байхгүй. Хөгтөмөр яг тэр үед дотоод өрөөнд шаланд орох зайд нуугдан суухдаа чимээ гаргахгүй хичээн бүх биеийн чангравч айдсаас илүү энэ хувь тавиланг бүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үгүйг мэдэрдэг байв. Хэн нэгэн зөөлөн гараар түүний мөрөн дээр хүрсэн нь Саяо. Тэрээр өвдөглөн сууж өшгөний цаанаас самурай нарын хөдөлгөөнийг ажиглах хагаад харцсан тайван амьсгаан жигд яг л энэ бүхэн дассан хүн шиг. Өдөг гэрэлт цайвар толгор арьсан зөөлөн туяарч урд хар ус нь мөр даган асгарна. Нүд нь гүн тунгалаг. Харах бүрд сэтгэл татах тийм гоо. Хөдөлгөөн бүр намуухан дуугүй, эмзэг атлаа дотор нь нугаршгүй хүч нуугдсан мэт. Самурай нар тэр өдөр юу ч ололгүй явсан ч тэд дахин ирсэн. Өргөөний гадна хүртэл морьтой цэргүүд байрлаж, дотгош орсон хүмүүс нь бүхнийг нэгд нэгэнгүй шалгана. Энэ удаа тэд зүгээр нэг хайж биш, харин барих гэж ирсэн нь илтэй. Хөгтөмрийг энэ удаа дээврийн завсар модон дам нуурны дунд нуулаа. Саяо өөрөө дээш гарч доороос нь хөшиг татаж замыг нь халхалсан. Самурай нар яг доор нь явж хананд тулж дээш ширтгэхэд зүрхэн зогсох шиг болсон ч Саяо огт хөдөлсөнгүй. Өргөөний хүмүүс бүгд мэддэгч хинч дуугардаггүй. Хэн ч урвахгүй. Харин хөгтөмрийн бодол сэтгэл аажмаар өөрчлөгдөж байв. Эхэндээ тэр зөвхөн амьд үлдэх гэж нуугдаж дараа нь буцах боломж хайсан. Харин одоо үнэнтэй нүүр тулсан. Өөрийг нь амнаас илүү хайрлан хамгаалах харилгийн хүмүүсийг аюулд оруулахгүй тулд шийдвэрийг гаргах ёстой. Үнэндээ бол буцах зам байхгүй. Далай хол айрамгүй. Эх орон зөвхөн дурсамж. Нэг орой тэр гадаа гарч уулсын оройгоор хөвөх манан гişиртэж зогсов. Салхи хүйтэн агаарч ихтэй. Ард нь сая урьж зогсоод чи явна гэж бодож байна уу? Хэмээн асуув. Явах газар байхгүй. Энэ маягаараа удвал та нарт аюултай. Сая юу ч хэлэлгүй ойртоход хөгтөмөр гараа сунган тэврээд энгэртээ наалаа. Охиныхоо сэтгэлд хайр асныг, харих хүнд дурлсныг, хөгтөмрийн сэтгэл зөөлрснийг анзаарсан ноён нэг орой "Чэнд үлдэх үү?" гэж асуув. Хөгтөмөр хэсэг дууг байснаа "Үлднэ" гэж итгэл төгс хэлжээ. "Тэгвэл чи манай хүн бол би охиныхоо хүсэл сэтгэлээс зөрж чадахгүй." Удалгүй тэд гэрлэв. Хувь заяаны зураг ийм л байсан бололтой. Зүрх сэтгэлд нь мөнхөд дурсагдах хатан сэндэр бас
Зүсийг нь харж амжаагүй өрөөдмаа тэр мартаагүйч саяа охины аашинд нэгэнт тасжээ. Торгомсог хүшиг татсан зөөлөн нааран дээр ичингүүр нь үцгэрэх саяа охины ариун умдаг халах Монгол эрийн цэгийн шингэн халхин цалгин шунгах тэр үед алс холын тайгад хөх толбтой нэгэн хүү дуу хадаан орчлонд мэндэлж байлаа. Салхи уулын амдаган эсгэрж цас зөөлөн бодорч байснаа удалгүй ширүүсэн машиныг гэрэлд хуйларсан манан мэт эргэлтэнэ. Үчирхэг аяллаа машин салхийг сүрэн давхисаар уулын аманд нөмөр газарт зогсов. Хөдөлгүүр унтрагмагц гаднах шуурганы догшин дуу тодорч машины их биеийг хүчтэй балбан үл мэдэг ганхуулна. Тэнгис товчлуур дарахад машин дотроос амарсан мэт ар тал нь айжмаар гадагшилд сунаж ханнууд нь тэлэн доторх цай баргал 2 дахин томров. Халаал тасч нарны салхины эрчим цэнэглэгдсэн систем нь дулаан гарыг жигд тарааж хэдхэн хормын дотор ёр бусын тогтухтой орчин бий болов. Райна хизээ язааны эзэгтэй аятай гадуур хувцас тайлахад бие барьсан спорт маягийн хувцсны цаанаас нарийнхан бэлхүүс өргөн дүү ташаа алман хэлбэртэй өгзөг их зургиш сэрих хатуу хөх чилгэр урт гуй шулуун шилбэн хэний ч уулга алдуулан үзэгсэлэнтэй харагдана. Царай нь хасын цагаан нүд нь гүн хар харцсан амьд гэрэлтэй. Хөдөлгөөн бүр нь эмэгтэйлэг уян налархай урсгал зөөлөн уран бүжиг шиг. Тэрээр орчноо тойруулан харж сууснаа яг л өөр ертөнц шиг гэж аяархан хэлв. Тэнгис аль хэдийн галтгооны хэсэгт хоол бэлдэж эхэлжээ. Гарын шаламгай илүү хөдөлгөөнгүй. Мах хэржиж тос халааж амтлагч цацах бүрд үнэр найжмар дотор дархана. Гадаа шуурга догшин эсгэрж байхад дотор нь халуун хоолны аглан үнэр дулаан анхаар ноёлно. Хамар сэт татам үнэр түгээх шарсан мах хачир агшаасан будаа ширээн дээр өргөдөж амсаж үзмэгцээл Райныгийн нүд нь гялалзан ямар гоё юм бэ гэж дуалдан инээмсэглэх нь үнэхээр аз жаргалтай харагдана. Гадаа салхи цас догширч байхад энэ жижигхэн орон зайд дулаан амар амгалан бас нэг л дотн мэдрэмж бүрдсэн байв. Хоолоо идэж суусан Райна чи аялгаа болорчон Мишель 3-ын алийг нь сонгох вэ хэмээн харцаа буруулан асав. Үл мэдэг мишэлзэх тэнгис юу ч бодлогүйгээр надад гуруула таалагддаг. Гэхдээ хайр биш бах гэлээ. Хайр биш гэж юу? Тийм ээ, зүгээр л таалагддаг. Райна нэгийг тунгай бололтой доош харан аяархан толгой доглоо. Хоолны дараа ширээний 2 талд сууж тус тусын судраа дэлгэн хууц бүрийг эргүүлж үсэг тэмдэг холбож утга хайна. Монгол бичиг ханц холилдсон нууц бичиг. Зарим нь ойлгогдох атлаа бүхэлдээ утга нь хэдэн тийшээ салан зүгчиг алдагдчихна. Хэсэг хугацааны дараа хоёул зэрэг санаа алдаж энэндээ баясан хэсэг нээлдээд одоохондоо болохгүй байна. Яарах хэрэггүй. Гэвчлэн хэсэг зуур таамаг дэвшүүлэн удаан сав. Шуурга улам ширүүсч машин салхинд дөргөвч дотор нам гүм. Тэнгисийн булчинлаг цээж өргөн мөр тайван төрх юу ч болоогүй мэт сууж байгаа байдал нь Райнагийн цээжинд шин мэдрэмжийг улам бүр хүчтэй түгэж зүрх нь хурдан цохилж харц нь өөрийн ирэхгүй түүнийг дагна. Өмнө нь мэдэрч байгаагүй тийм татагдал. Тэнгис хананд байсан товчлуур дармагц эвхэгддэг ор дэлгэгдэн өмнөр нь торон хөшиг унжлаа. Чи дотор унт. Би энд гээд хаалганы дэрэгдэх урт нарийн сандал дээр суучхав. Райна орондоо орсон ч нүдэ анихад бэрх. Хэдхэн алхмын зайд тэнгис байна. Гараа сунгахад л хүрэх зай. Түүний харц, түүний дуу, түүний хөдөлгөөнийг бодох уяа зөөлөн халуун мэдрэмж тархаж зүрхэн тавинч гэлээ өөрийн хэмнэлээр хурдан зохилж байв. Анх удаа эр хүнийг өөрөөр мэдэрч, анх удаа эсрэг хүүснээ хүсэж, анх удаа нууцлаг тэр зүйлийг бодож үзжээ. Тийм ээ.
тэр ухаан жолоогүй дурласан бололтой. Шилэн хаантай өндөр барилгын гол танхимд хөх үндэс группийн тууцын хурал эхэлж үүсгэн байгуулагч цогтын удмынхан бүгд суудлаа эзэлжээ. Дотор нь нам гүм. Гэвч энэ нам гүм байдал нь удаан хуримтлагдсан зөрчил яг одоо сэрэх гэж байгаа мэт санагдана. Ширээний ихэнд суусан туузын дарга дорцорон элтгэл тавьж дараа нь группийн ерөнхийлөгч харцаг товчтойлон танилцууллаа. Улс төрд орсон ч биеийн жавхаанд хэвээр насаа гисэнж царайн толгор нэгэн эрхэм суугаан Сэд Базар. Түүний оролцоо энэ хурлыг энгийн биш гэдгийг илтгэнэ. Харцгын дэргэд суух цэвэрхэн царай тэгш гойлог биетэй бүсгүй бол төрсөн дүү Номин. Түүний гоо үзэгслэн анзаарагдахгүй өнгөрөх аргагүй ч харц нь ахынхаа талд зогсох шийдэмгүй байдлыг илтгэнэ. Эсрэг тад Сэржээг удан болох Түмэн, Солонго, Батзоргнэр байраа эзлэн сууцгаажээ. Бүгд эрүүл чирэг биетэй наснаасаа залуу харагдах нь чухмал хөх үндэсний ид шид буй за. Хурал эхэлснээс хойш хүсэн хүлээсэн зөрчил эхэлж удтал маргалтав. Нэг нь ярьж, нөгөө нь тасалж, зарим нь тис хөндлөн зүтгэж байв. Эцэст нь Түмэн босоод хөх үндэсийн үйлдвэрлэл уналттай байна. Нөөц бараг дууссан. Зах зээл дээр гурамч бүтээгдэхүүн дүүрчихсэн. Энэ бол бодит аюул. Гэхэд Солонго дэмжин бид бодит байдлыг нуухай болох хэрэгтэй. Энэ бол дээд удирдлагын буруу шийдвэр. Оновчгүй бодлогоос үүдэлтэй. Хэмээн цангинсаа хоолоогоор дуржигнуулахад цэвэрхэн царай нь улаа будрал том сэрхэр хүүхэн чигчигнэж байв. Ах эгч хоёрынхоо санааг дэмжих Батзорог бид 35% эзэмшдэг. Та нар ч мөн адил 35. Тэгэхээр бидэнд удирдлагыг гартаа авах эрх мөн группээ сэргээ мандуулах үүрэг бий гэлээ. Тэр үг өрөөний уур амьсгалыг шал өөр тийш эргүүлж хүмүүрийг бодолд автуулав. Түмэн дахин босож зогсоод үлдсэн 30% хаашаа ирэхээс бүх зүйл шийдэгдэнэ гэж давчхан хэллээ. Та нар хувь ярьж байна. Бас эрх мэдэл рүү шунж байна. Харин асуудлыг шийдэх тухай юу ч дурдсангүй. Гэх Номингийн дуу хатахад асуудлыг шийдэхин тулд удирдлагыг өөрчлөх хэрэгтэй. Бидний судсаар өөр цус урсаагүй гэж Солонго мөчөөгөө өглгүй сөрлөө. Энэ бүхнийг тайван хүлээцтэй ажид суусан харцаг үйднэр энэгээд таньж хөх үнцийг надаас авахгүй. Чадна гэвэл оролдоод үз. Бэлэн гэснээ өрөөнд дотор итгэл төгс холхон бед тайг руу хүмүүсээ явуулж шинэ нөөц олох тал дээр ажиллана. Цагаагаар нөлөөсөн. Энэ бол төр зуурын уналт гэж нухацтай хэллээ. Тэгвэл зах зээл дээр хуурамч бүтээгдэхүүнийг яах вэ? Хятад энэтхэг Орос гээд хаасаагүй тархлаа. Яагаад арга хэмжээ авахгүй байна? Завирлна. Олон улсын шүүхэд хандсан байгаа. Мөн ойрын хугацаанд нэмж хувьцаа гаргана. Маргаан ихэд л даамжирч Номин Солонго хоёр золтоол барилцаад авчихсангүй. Аваа. Та юм дуураач. Эднэр чинь бүр галзуурчгаж. Хэд нэг бүтээгдэхүүнд найдах нь буруу байсан. Аз болоход би энэ бүхнийг эрт анзаарч ашигтай олон салбар руу орсны хүчинд та бүхэн элбэг хангалуун амьдарч байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн хөх үндэс шиг ховор ургамал бүхэл энгийн ургамлууд хүртэл устж үгүй боллоо. Бид бодлогоо эрс өөрчлөх ёстой хэмээн тун ухацтай хэллээ. Түүний дуу тайванж харцсан хүйтэн. Номин аав руугаа дараа нь ах руугаа харснаа. Бүх үндэс бол энэ группийн суурь үүнийг орхихгүй гэхэд Солон өндөлзөн чи хийм туузын дарга тэр тусмаа аав чинь тодорхой хэллээ. Ялзарч хуужирсан маркетинг өөрчилж шинэ нийгэмтэй хөлөө нийлүүлэх ёстой. Тийм болохоор санал хураая гэж хашигчин ахиад л маргаан үсгчхөв. Харцгын царай хүрлийн нудрага зангидан шүдэ хавирч золдол ширээ шаачсангүй. Хөх үндэс бол бидний үнэлж баршгүй өөр чиглэл байж болно болно. Гэхдээ хөх үндэс бол энэ группийн суурь. Би энэ байр сууриасаа хаанч
хизээж ухрахгүй хэмээн шийдмэгэл зогсдол танхимын хаалга цэлхийн нээгдэж бүгд эргэн харлаа. Өтөл насны хөнгөн шингэн алхаатай цэмцгэр өвгөн орж ирсэн нь группийг үүсгэн байгуулагч цогт дүрээрээ мөн байжээ. Уусын оройг цас бүрхэж салхи нарсны оройгоор зөөлөн шүргэн эсэргтэр нутагт Сэндэр дахин ирсэн нь саяхан. Далайг ширтэж зам харуулдан суусан өдрөөд ард улдсан ч зүрхэнд нь хүлээлт хിവэр эр нөхөр хөх төмөргөн буцаж ирнэ гэж тэр итгэсээр байлаа. Гэвч амнаас ам дамжин ирсэн мэдээ бүхнийг өөрчилсөн. Их фулаад сүрсэн. Далаа уурлаж, хөлөг онгоцууд живж, олон мянган цэрэг эргэж ирээгүй. Тэр үгийг сонсох мөчид Сэндрийн сэтгэл эзгүүрэн амьсгаан давхцан нүдэн харанхуулан суун туслаа. Арайхийн өндөгөөд гараа хэвлий дээрээ тавив. Тэр ганцаараа биш, дотор нь амьдрал бий. Эцэг их нь охиноо хараад юу ч асуусангүй. Тэд удам дамжсан отож хүмүүс. Ургамлын үнэр цэцэгсэн амьсгалаар хүний биеийг уншиж, өвчин эмгэгийг мэдэрч сурсан хүмүүс. Охины зүрхэнд ямар хүнд мэдээ буусныг үггүй ойлгож, удалгүй нутаг сэлхэн олны хөлөөс зайдуу уулын өндөрлөгт агаар цэвэр, ус тунгалаг, ургамал элбэг газар буур засжээ. Тэнд амьдрал энгийн. Өглөөний манан уулсын дээгүүр хөшиг татаж, өдрийн нар хадгасганы эрэмгийг алтлан гэрэлтүүлж, оройн нь галын утаа тэнгэр өдөө усна. Өвгөн ангөрөө хийж, эмгэн ургамал тууж, ханд там бэлдэнэ. Сэндэр тэдэнтэй хамт алхаж, навч, үндэс, цэцгийн өнгө, үнэрийг ялгаж сорно. Гэвч түүний харц үргэлж алсаад. Уулсын цаана далайн зүг. Хүлээлтэн түүнийг тэжээн. Өвөл ойртож салхи ширүүсэх үед Сэндэр өвдөж эхлэв. Галын дэргэд урчин өнгөрч, салхи үүд балбах шиг болж, уус цасан дарагдсан тэр шөнө хүү төрлөө. Жижигхэн өхөөрдөн балчир хүүгийн хонгон дээр нь үл мэдэг хөхөвтөр судал татсан байв. Өвгөн удаан ширтэж хянуур ажилласнаа. Энэ хөөхөд цус дагсан байв гэж намуухан хэлв. Сэндэр хүүгээ тэрж нулимсан арчин хөх судас гэж нэрлэнэ гэж шивнэлээ. Тэр нэр зүгээр нэг нэр биш. Алга болсон эцгийнхэн дурсамж тасрах ёсгүй удам. Цаг хугацаа урссаар хүү 5 нас хүрв. Уулын салхи ангийн мах ургамлын ханд дундуссан биеийн чирэг харцсан сэргэлэн сэтгэлэн цайлхан хүү. Эмээ өвөн түүнд ургамал таних, амьсгалаар биеийг мэдрэх, байгальтай зохицон амьдрах ухааныг заана. Харин Сэндрийн хувь тавилан өөр зам руу эргэж байлаа. Эртнээс мэдэх угсаа сайтай тайж төр болд ирж түүнийг богтлон авах хүслээ хэлж асар их энж хөрөнгө амлажээ. Эцэг их нь эсэргүүцэж чадсангүй. Угсаа ёс цаг үе бүгд нэгэн зүгт чиглэж амьдрал үргэлжлэх ёстойг тэд ухаарсан. Өглөөний жихүүн салхи сэвэлзэвч гүн тайг өндөр уус цөм нам гүм. Уяата морд газар завчлан үүсэх агаад Сэндрийг бэр болгохоор ирсэн хүмүүс дуугүйхэн хүлээн. Гүгсүүдээс хүүгээ өөрлөвгөө татан өвөр дээрээ суулгаад жижигхэн арьсан хавцтай судар гаргаж ирээд энийг ав. Чиний аав хөх төмөр вангаас эхэлсэн удмын бичээс. Чи таслахгүй үргэлжлүүлэх ёстой. Өвөө эмээгийн өгөнд сайн ордгийм шүү гэж аяархан шивнэв. Аав ирэх үү? Сэндрийн зүрх чимхэн яолох шиг болсон ч сэтгэлээ хадамжлаад чи том болохтой ойлгоно гэж хэлээд судрыг хүүгийн цээжинд нам бариуллаа. Үүнийг хиндэж бөөг зөвхөн нэг л хүнд өглүүлж яв. Зарим тохиолдолд зөвхөн дохиол ирэх учиртай. Охиныхоо үгүүлдэл бүрийг эмгэн өвгөн хоёр холоос чимээгүй ажиглана. Эцэст нь Сэндэр хүүгээ тэрж духан дээр нь удаан үнсээд чи хүчтэй байх ёстой. Чиний цуснд зам бий гэж шивнэлээ. Өгсүүдээс юу ч ойлгоогүйч ээжигээ тэрээд тавихгүй зуурсаар байв. Гэвч цаг ирсэн.
Сэндэр алгуурхан босоод нулимсаа нуун эргэж гаралгүй алхасаар мориндоо мордон тайжийн хүмүүсийг хамт алсархад газартаахан урсах нулимсаа арчих сөхөөгөө зогсох хөгсүүдс хүүгийн гарт хожмын олон нууцыг хадгалах жижигхэн судар атгаастай байв. 9-р хэсэг төгсөв. Хөгсүүдсний өв 10-р хэсэг. Уусын дунд хадасганы ирмэг даган сүндэрлэх модон цогцлборыг эндхийн хүмүүс яри шоо хэмээн нэрлэдэг байлаа. Энгийн байшин биш, олон хэсгээс бүрдсэн амьдрал, эрх мэдэл, хамгаалалтын 3 нийлбэр болсон орон зайжээ. Гаднаас нь харахад намхан дэвэр, модон хантай эгэл мэт боловч дотгош ормогц, шатаалсан бүтэц нарийн зохион байгуулалт нь мэдрэгдэнэ. Урд талын задгай талбайд харуул зогсож, дотор хэсэгт татами шалтай өрөөнүүд эгнэн байрлаж, цаасан хан салхины аясаар үл ялэг жижирхээлнэ. Төв хэсэгт ноёны суух танхим, түүний ард дотоод өргөө буюу окгүй оршино. Тэнд гэр бүлийнхэн амьдарч, гадны хүн хөл тавих хэрэггүй шахам, нам гүм, бүдэг гэрэлд бүх зүйл эмх цэгцтэй байдаг. Шал дагуур зай гаргасан дээврийн нам нуруу зузаан, хаа нэгтээ нуугдах эсвэл хамгаалах зориулттай нууц засвар хүртэл бий. Энэ газар зүгээр нэг амьдрах орон биш, хэрэг гарвал өөрийгөө хамгаалж чадах бүтцээр хийгдсэн нь анзаарагдана. Өргөөний өмнөх задгай талбайд Саита Тэцуя зогсох бөгөөд өмнө нь Хирото модон сэлэн барин байрлал авсан байлаа. Хөлөө жигэж шилжүүлэн амьсгалаа барин аавынхаа зааснаар довтолж, хамгаалж, ухарж, дасгал бүрийг дахин нягтлаж Нямбад автна. Тэцуя гараараа үл ялэг дохиход хүү цохилдоо засаж илүү хичээх хагаад түүний харцанд алдаа гаргахгүй гэсэн хичээл зүтгэл тод харагдаж байв. Хажууд нь Айко охин жижигхэн мөчөр барин ахыгад уурайн савчиж хаяа тэнцвэр алдаад инээмсэглэн аав руугаа харна. Охины хөдөлгөөн эмх замбраагүйч амьд хөнгөн хүүхдийн гинэн төрх ил харагдаж салхинд үсэн хийсэж инээдэн нам гүм орчныг амируулж их нутгаа санан асгарах Тэцуяг тайвшруулдаг. Дотоод өргөөний үүдэнд бариу торгон ховц өмссөн сая зогсох бөгөөд эр нөхрөө 2 хүүхдэд чимээгүйхэн ажиглана. Цээж төрөх том хөх нарийнхан бэлхүүс нь хувцсны цаан тодорч Европосын үзэгдлэнтэй харагдаж байв. Хатан сэндэртэй бүх талаараа адилхан болоод ч тэрв. Тэцуя түүнийг анзаарах бүрдээ харцаа салгаж чадалгүй хэсэг зуур дуугүй ажиглан зогсох нь олон болсон байлаа. Өргөөний дотоод хэсэгт Такахаши Масакото ноён нам гүмхэн сууж бүхнийг ажиглан үгдүү цөөтөж эмх цэгцтэй үйлдэл ухаанаараа бүгдийг удирдан зална. Тэрээр энэ уулсын хязгаарыг захирах хэрэгтэй өөрийн цэрэг самурай, татвар, шүүхийг барьдаг Дэмо хүний байр суурьтай дунд тушаалын ноён. Нийслэл хотоос аслагдсан ч түүний үг энд хууль мэт хэрэгжиж харуул, бичээч, дайчид бүгд дохиогоор хөдөлдөг. Тэрээр хөх төмрийг гадны хүн гэдгийг мэдсэн ч зан чанар, тэсвэр, дотоод хад суусан хүчийг нь таниж охиныхоо сэтгэлийг үл таамсарлахыг хүсээгүй тул бүх эрсдлийг өөр дээрээ авч хамгаалан үлдээсэн аж. Тэр бүхэл Саита үгийн өнчин хүн хэмээн хурамч бичиг үлдэн Тэцуя нэр өгчээ. Энэ нь өршөөл биш, харин ирээдүйг харсан ноёны шийдвэр байсан бөгөөд Тэцуяж тэр итгэлийг эвдэхгүй гэж дотроо тангаргалсан. Гэвч тэр шийдвэр амар байгаагүй. Үе морин тураан чимээ хадасгаар цураатаж төвөөс илгээсэн самурай нар ирж өргөөний хаалга нээгдэн хянуур харцтай цэргүүд нэгжлэг хийж шал дагуур дээврийн дам нуруу авдар сав хүртэл нэгд нэгэнгүй шалгадаг байлаа. Харин энэ бүхний цаана хааны ордны цэргийн жанжин Масакотогийн дүү байсан бөгөөд ахыхаа энэ үйлдэлийг олж мэдээд өөрийн нэр тамга дарсан тушаал илгээж одоо хангалттай энэ нутагт дахин гүнзгий нэгжлэх хийх шаардлагагүй хэмээн тушаал болгож
самурай нарыг буцаасан нь энэ өргөний амьдралыг чимээгүйхэн аварж үлдсэн ажээ. Ахтай өртөө ач дүүтэй хайртай тэр хүн үүрэг сэтгэл хоёрын зааг дээр зогсож эцэст нь цусан холбоогоо сонгосон нь энэ. Масакото ноёны бие аажмаар доройтож амьсгаа нь хүндэрч өргөө даяар айцдагдэв. Ноёны бие муутах нь зөвхөн гэр бүлийн асуудал биш. Энэ нутгийн захиргаа хамгаалалт хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх аюултай. Төшөмдийн дуу намсаж харуулын алхах хүртэл аяархан болж Хирото дуугүй ажиглан Айко өвгийнхөө гарыг атхан сууж нүдэнд нь үл ойлгогдох айдас тодрно. Олон жил тайлж үзээгүй мартахыг оролцсон ч орхиж чадаагүй тэр жижиг ширэн ууданд үлдсэн нүндх нь Тэцүүягийн өнгөрсөн ба одоог холбосон ганц уул бөгөөд эргэлзэлгүй маш бага тунгаар найруулан ноёнд болгов. Хэд хоногийн дараа ноёны амьсгаа жигдэрч харцсан туяарч бие наажмар сэргэж эхлэхэд өргөөний хүмүүс дотор итгэлийн гал асаж эхэлжээ. Үхлийн ирэмгээс буцаж ирсэн тэр мөчөд Тэцүүягийн хийсэн зүйл энгийн эмчилгээ биш харин ноёны амийг аварсан үйл хэрэг болон хувирч самурай нар хүртэл түүнийг өөр нүдээр харж бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнээс хойш Тэцүүя сая хоёр уул хад жалах хөндөгөөр тэнэж төстэй ургамал хайж эхэлсэн. Чийг даасан хөрс хадны завсар салхи багтаа сүүдэрт ургасан үнцийг ухаж үзэн амсаж хатааж нунтаглан туршина. Тэдгээрийн дундаас Кагамигуа саг хэмээх ургамлын үндэс бүдэг хөх туяатай амт нь гашуунж бие дормогц дулаан таргах шинжээр хамгийн ойр санагдсан ч тэр нь хангалтгүй ямар нэгэн зүйл дутуу бүрэн биш хэвээр байлаа. Нэг орой Сайто судрыг дэлгэж сууснаа. Энэ бол зөвхөн ургамал биш. Энэ бол удам гэжээ. Тэцүүя түүний үгийг няцаасангүй. Харин дотроо аль хэдийнэ мэдэрч байсан үннийг хүлээн зөвшөөрж өмнө байгаа зам тодорхой болсон энэ нууц зөвхөн одооных биш ирээдүйд хүрэх ёстой гэдгийг ухаарчээ. Харцаараа сэтгэлээрээ бийсээ ойлгосон Тэцүүя монгол бичгээр харин Сайто Япон ханзаар нэг утгыг хоёр хэлээр тэмдэглэн үлдээж алдаа туршлага мэдэрсэн бүхний нууцлан удам дамжих судрыг эхлүүлсэн ажээ. Энэ нь зөвхөн бичиг бус. Хоёр хүний амьдрал, хоёр ертөнцийн уулзвар тасраагүй үргэлжлэх нэгэн урсгал болж үүрдүүлсэн юм. Хурлын танхимд цогтыг орж ирсэн мөчөд өмнөх бүх маргаан нэгэн зэрэг тасарсан мэт нам гүн болчихов. Өвгний алхаа удаан хөнгөн атлаа жинтэй харцсан хүн бүрийг нэвч шувч ширтэн хэн юу бодож байгааг төггүй мэдэх мэт нууцлаг. Тэрээр ширээний эхэнд очиж зогсоод хэсэг дуугүй байснаа. Хангалттай гэж намуухан хэлэхэд хинч дуугарсангүй. Би энэ бүхнийг эхнээс нь дуустал сонсож суулаа. Та нарын ярьсан үг бүр нуусан санаа бүр надад ойлгомжтой байна гэд харцаа сэржээгийн тал руу чиглэвлэв. Түмэн үйл айлаг урагш тонгойн бид бодит байдлыг хэлж байна. Гүрүү буналтад орж байна гэдгийг бүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэв. Солонх шууд дэмжин хуужин арга барил нэг бүтээгдэхүүнд хэд найдах бодлогоос болж энэ байдал үүссэн. Бид өөрчлөлт хийхгүй л бол бүгд сөөрнө гэж их л ширүүн хэлв. Бат зоригч нэмэн бид 35%-тай. Та нар ч мөн адил. Тэгэхээр удирдлагыг авах хэрэг бидэнд бүрэн бий. Гэд дуугаа сулруулан хулмалцахад тэднийг анхааралтай сонсож суусан цогт "Тийм. Хувь ч үнэн. Гэхдээ хувь бол зөвхөн тоо. Харин хэн авч явж чадах вэ гэдэг нь өөр асуудал" гэж тайван хэлэхэд номин тэсэлгүй "Өвөө, та тодорхой хэлээч. Эднэр чинь бүхнийг булаах гэж байна" хэмээхүйд цогт түүн рүү харан "Яарах хэрэггүй" гэснээ харцаг дээр харцаа тогтоож "Би чамайг харж байна. Удаан хугацаанд" гэлээ. Танхимд нам гүм оргин зөвхөн шуугтны амьсгалал сонсогдно.
Өөх үндсийг хэн авч явах вэ гэдэг дээр эргэл зохицуул алга. Би харцахыг дэмжинэ гэж эцэслэн хэлэв. Солонго шүдээ 100. Тэгэхээр бүх зүйл урьдчилан шийдэгдсэн байсан гэсэн үг үү? Гэж шивнэхэд цогт үйл ялэг мушалзаад хурал өндөрлөлөө гэснээр бүгд гарч харин дээд давхрын шилэн хантай өрөөнд цогт харцах хоёрын яриа тун нухацтай өрнөж эхэллээ. Цаашид юу хийх тухайга төлөвлөгөөгөө зорилгоо бүгдийг үн нэрээр. Авгах Сэржээ болон хүүхдүүд нь хүүхүнцийг хятад руу их хэмжээгээр нууцаар гаргаж байсан. Тиймээс л зах зээл дээр гурамч бүтээгдэхүүн нэмэгдэж бидний байр суурь суларсан. Японд Касикон гэдэг компани бий. Манай түүхийдийг хятадаас авч өөрсдийн бүтээгдэхүүн болгон асар хурдтай томорч энэ чиглэлээр дэлхийн зах зээлийг баргал базж байгаа. Цонх руу таггуулрах цогт толгой дохих нь сайшаан дэмжиж буй илрэл. Одоо харин уналтад орж байна. Нөөц нь тасарч эхэлсэн. Тэдний ард хөрөнгө оруулалтын компани эзэн Курояма Шигура бий. Тэр Косиканыг дотроос нь авах санаатай гэлээ. Цогтын царайнд үйл ялыг инээмсэглэл тодрон яг л бидний адил асуудал. Цааш нь яар гэлээ. Гүүн Руси өнгөмсөг баян залуу. Гэхдээ Райнад дурлсан. Эцгэнж тэрийг ашиглахыг хүсэж байна. Райна, тэр чинь хэнсэн бэлээ? Сайто Райна, Косикон корпорацийн өв залгамжлагч. Райнагийн авч ялгаагүй. Компани аврахын тулд ургийн барилдлагаас татгалзахгүй гэд харцах цааш нь үргэлжлүүлв. Би Райнаг Монголд ирснийг мэдсэн даруй судалж үзээд ямар нэг нууцлаг утга байгааг анзаарч ажиглаж байгаа. Чухам зорилго нь жуулчлал уу? Эсвэл цогт улам хинуур нухацтай сонсож эхэлсэн бөгөөд харцан гялалзан энэ өвлийн хүүтэнд айлж яваа гэхээр сонин л юм. Ямар компаниар үйлчлүүлсэн хэдэн хөдөж ав гэж нам дугаар асуулаа. Жирийн дундаж компани яаж сонгогдсныг чөтгөрл мэдэх байх. Хөд чинь ганцхан хүн Тэнгис гэдэг залуу өвсгөлөх. Өвгөн цогт өндөлцөн босох гэснээ буцаж суугаад Тэнгисийн талаар олж мэдсэн бүхнээ хэл гэд ихэд яарсан шинцтэй харцаг руу ширтэн буруугаараа ширээ тогшиж байлаа. Аав нь Баттур одоо Хөвсгөлд ангийн отог ажиллаулдаг. Өвөө нь Ган Зориг Улаанбаатар хотод гачуудад амьдардаг. Огил харан боссон цогт салгансан гараараа аяхтай ус шүүрэн нэг амсгаагаар залгаад Нарангийн Ган Зориг мөн гэж сөнгөтөн бараг архих шиг боллоо. Та яаж? Бэд ингээд уулзах учиртай байж. Райна зүгээр нэг ирээгүй. Тэр тусмаа Тэнгисийг сонгоснонд маш нарийн төлөвлөгөө юм байна. Өөрөөр хэлбэл хүүхүнцийг ирэхээр ирч. Бид маш хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулхна гэж сөнгөтөн шивнэв. Юу ч эс ойлгосон харцагт өгч очоод аяган дуус хийж өгөхөд цогт чи маш сайн ажиллаж гэхдээ дут байна. Нөгөө хэнсэн бэлээ дээ. Япон хүүг тосож авмагц туршлагатай хүмүүс дагалдуулан Хөвсгөл рүү явбал тентхийн хууль хүчнийхэнтэй холбоо тогтоогоод нүд салгалгүй ажигла. Энэ тухай надад байнга илтгэж бай гэд санаа алдсаар өндийжээ. Үйтэн салхитай цас хялмаасан өглөө аймгийн төв рүү орж ирсэн Тэнгис Райна хоёр төв замын үүдэн зогсоод үнс цуглуулахаар дотгош орлоо. Тэд яг л хос залуус мэт харагдах хагаад зөрж өнгөрөх хүмүүсийн харц өөрийн ирэхгүй алмарын ширтэж зарим нь шивнэлдэн жигжүүх эцгэн. Охтор хормойтой нэхийдэл бариу өмд өмсөж богино түрээтэй годон гуталж ийсэн Райнагийн харц үйлэлэг агааран тормгор харнууд нь очтон гялалзна. Яг л хацаргоо Монгол охин мэт харагдах Райнаг алхах тоолонд өгзгөн холбисхийн чичирхийлж ингэр түрэх том хөхн болболзно.
Хүнсээ бэлдээд машинда буцаж ирэхэд тэнгис түлхүүрээ эргүүлэн хөдөлгүүр асааж хэсэг дууг сууснаа. Энд хончхъя. Тухтаа амраад өглөөрт хөдлөе. Гээд асуусан маягтаа харахад Рейна манаран орох цасыг цонхоос сониучрхан харах зураа. Үгүй, явснан дээр гэж эргэлзэлгүй хариуллаа. Төрсөн нутагтаа төрс адаж танил охиныхоо нэгэнтэй уулзах тэнгисийн хүсэл талаар өнгөрч тэд замдаа шуударчээ. Зам зур өвөөтөөгөө дараа нь аавтайгаа ирсэн Рейнагийн дууны өнгө үе үеийн чангарахыг харуул ямар нэгэн зүйлийн талаар маргаж буй элтэй. Юу болоо? Чи зүгээр үү? Зүгээрээ. Аав маань асуудлыг буруу тийш дэврээгээд л бас Люси ирж намайг хамгаалах юм гин. Өө тийм үү. Харин ч гоё хэрэг биш үү? Яалаа гэж би өөрийгөө мэднэ. Тэгээд ч надад та байна шүү дээ. Энэ хангалттай. Чихнийхээ омог үртэл улаасан Рейна энэ хідэн үгийг зориг гарган хэлчихэд цонхоор ширтэж суучхав. Замдаа нэг удаа зогсож цайсныг тооцвол удаан саадалгүй давхисаар наран шингэх үест нуурын эрэг рүү дөхөж ирлээ. Наран уулсын хормойд шингэх тэр агшинд тэнгэрийн улаан туяа үйдэн сарал өнгөнд уусан замхарж салхи гинэтхэн догширч шинхэн засыг уйларган босгож газар тэнгэрийн загийг баллуурдан арилгана. Өвсгөл нуурын харанхуй мандал салхин зочин амарсан мэт долгиолж үйдэн амьсгал нь эрэг даган бүхнийг хаман одохоор шийдсэн мэт нэвтүүлээ. Байгалийн сүр хүчит үзэгдэл дунд хөдөлгөөнгүй зогсох Рейнагийн үс нь салхин задран хийсэж хазар нь жавар дулааж харц нь гүн тунгалаг болж байгальтайгаа нэгэн цул мэт уусан харагдаж байв. Айдас биш бишрэл түүний нүдэнд гэрэлтийг олж харсан тэнгисийн зүрх шимхийн хатгах шиг болжээ. Аяллаа машин дотор халаалт айжмаар нэмэгдэн гаднах хүйтнээс тусгаарлаж дотор орон зай дулаан намгүн болж хувирлаа. Тэнгис сав суулгаа бэлдэрч Рейна маххэрчин ногоо нэмэн жижиг тогоонд хоол буцалгаж эхлэхэд уур савсаж машины дотор зөөлөн тансаг үнэр тархана. Түүний хөдөлгөөн шалмаг итгэлтэй хаяа тэнгис рүү харж юу ч хэлэхгүй ч дотор нь үл мэдэгдэх догдлол асч буй элтэй. Хоол бэлэн болж хоёул амтрахын зогсны дараа цүнхнээсээ судар гарган дэлгсэн Рейна одоо уншия гэж намуухан хэлв. Тэнгис ойртон сууж хоёулаа зэрэгцэн хуудсуудыг эргүүлэн утга учирыг нь олох санаатай мэрийн. Уучин бичих бүдэг тэмдэг ойлгомжгүй мөрөөд. Гэнэт Рейнагийн хүзүүн дэх хөх зүйлтнээс үл алиг туяа татаж эхлэв. Эхэндээ бүдэг дараа нь айжмаар тодорж судар дээр туслаа. Тэнгис амьсгаагаа төгжин зог тусснаа. Харвуу гэж шивнэхэд Рейна юу ч хэлсэнгүй. Харин нүд нь тэр гэрлийг даган ширтгэхэд судрын зарим үсэг айжмаар тодорж өмнө нь харагддаггүй байсан мөрөөд ил гарч эхэллээ. Тэр агшинд Рейнагийн зүрх хурдан цохилж догдол нь айц гайхшралтай холилдон бүх зүйл яг одоо эхлэж буй мэт санагдаж байв. Хөх судас хэмээн зэрэг шахам дуугарснаа биеийн лүгээ гайхран хараад судрыг хамхан гүн бодол дарагдан удтал суужээ. Хосиганы эхлэл тийм сүртэй байгаагүй. Хотын захад хуучин модон байшингийн доод давхарт байрлах жижиг өрөөнд өнөр нь хүртэл эмийн ургамал чигтэй хөрс хоёрын холмог шиг санагдах тэр газарт Такуми ажлаа эхлүүлж байлаа. Эхэндээ энэ бүхэн бизнес биш зүгээр л хүмүүсийг эдгэх гэсэн оролдлого байв. Зөөлөн төрхтөө намуухан инээмсэглэлтэй эхнэр Айкон үргэлж Такумигийн хажууд ургамал угааж, хатааж, нунтаглаж, заримдаа шөнө дөл хүртэл хамтсан. Ядарсан үед нь цай хийж өгч, амжилттай болсон үед нь хамгийн түрүүнд баярлана. Тэдний хооронд үгнээс илүү ойлголцол, хөдөлгөөнөөс илүү мэдрэмж оршиж байлаа. Такумигийн гар дээр байсан хамгийн үнэт зүйл бол лувсангаас ирсэн тэр жаахан нунтаг. Тэр нь бараг дуусах шахсан ч Такуми түүнийг шууд хэрэглэлгүй. Өөр ургамлуудтай хольж, найруулж,
багаар өсгөж эхэлсэн. Төгс биш ч үр дүнгээ өгч олон хүний амийг аварч чаджээ. Эхэндээ хүмүүс эм гэж нэрлэдэг байсан бол удалгүй гайхамшиг гэж хэлдэг болов. Тэндээс Кайсигон айжмаар өргөжин ардын эмчилгээнээс гой сайхны бүтээгдэхүүн рүү шилжин эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш байлаа. Арьс сэргээж биеийг тэнцвэржүүлдэг нөлөө нь хүмүүсийн анхаарлыг татаж нэр хүнд нь өссөөрл. Гэвч түүхийд дуусаж лувсангаас ирсэн нунтагнуудаас бараг үлдсэнгүй. Энэ зам удаан үргэлжлэхгүй мухардахыг мэдэх тул ахаад л хүн хүрдэггүй өндөрлөг газар алсын уул руу явхаар шийдсэн тэр орой аав нь түүнийг дуудаж нэгэн хуучин судар өгчээ. Шаралсан цаас бүдэг бичихтэй үе дамжсан зүйл гэдэг нь шууд мэдрэгдэнэ. Сая дуудам юм бичээс. Гэвч би тайлж уншиж чадаагүй. Одоо чамд өглөөлье гэж аав нь товчхон хэлсэн. Тэр судар үнэхээр энгийн биш байлаа. Нууц үг, давхар утга хэн нэгэн санаатайгаар далдлан бичсэн мэт. Гинчүүрэж утгыг нь бүрэн тайлж чадаагүй. Такумич зав гармагцал тайлахыг оролдсон ч сэжүүр бүхэн нь мухардан ахаад л шинээр эхэлдэг байжээ. Ууланд гарсан өдрүүд хүнд байсан ч Такуми ухарсангүй. Үйдэн салхи хэцүү зам, ховор ургамал эрх амар биш. Тэнд олон хүнтэй танилцаж туршлага сууж явсан бөгөөд нэгэн настай хүнтэй тааралцсан нь санаандгүй мэт атлаа учиртай мэт санагдана. Тэрүүгэн түүнийг удаан ажиглаж сууснаа. Эрт цагт Хувлаа хааны дайны үеэр эндэрсэн хүмүүс байсан гэж эхлэв. Такуми анхааралтай сонсов. Зарим нь буцалгүй үлдсэн, удаан амьдарсан, өөр болсон хүмүүс гэж хуучаасан нь энгийн мэд хэрнээ дотор нь ямар нэгэн зүйл илэрхийлж байлаа. Монгол. Такуми анх удаа тэгж бодов. Энэ нь зүгээр нэг их усүр гэж харж байсан бол одоо холбоо гэж мэдрэгдэж эхэлсэн. Өвдсөн, ядарсан, найдваргүй болсон хүмүүсийг мэдлэг, туршилгаараа боломж гарган ам аврах бүртээ энэ ажилдаа улам бүр татагдаж байлаа. Нэгэн өдөр нөгөө настай хүн дахин ирэв. Тэр юу ч хэлсэнгүй. Зүгээр л Такумигийн өмнө жижигхэн гоёмсог хөх чулуу тавилаа. Энэ хертний чулуу. Мөнгөөр үнэлвэл амьдхан байж болох ч чамд хэрэг болох юм шиг санагдлаа гэж аяархан хэлэв. Харанхуйд үйлэлэг туярч амьтан юм шиг тийм нэг таатай мэдрэмж төрүүлэх тэр чулууг Такуми алган дээрээ барьж удаан ширтэв. Яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ энэ бүхэн нэг зүйл рүү хөтөлж байгааг ухааравч чухам хаашаа хэн лүү хөтөлж буйг үнэндээ ойлгохгүй байжээ. 10 дугаар хэсэг төгсөв. Хөх судасны өв 11 дугаар хэсэг. Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг 2 давхрын урт хонголын төгсгөлд сэхэн амьдруулга тасах байрлах бөгөөд энэ шөнө элдэв шуунгангүй тайван амгалан өнгөрч байв. Шөнийн ээлжинд хонож буй сувилагч номон удтал номоншин тэмдэглэл хөдөлж суусны эцэст биеийн чилээгээ гаргахаар болсон цонхны дэргэд зогслоо. Ёр бусын үзэгсэлэнтэй чилгэр гой биетэй бүсгүйд цагаан халаад гойд зогчээ. Түүнд бодож өргөцүүлэх зүйл их бий. Тэр дунд харин нутгийн эр Такуми үе орж ирэх бөгөөд эсэм мэд харж чадсан эсэх нь үргэлж санаа зовоо. Эр нөхөртөө хайртай үнэнч бүсгүй чухам яагаад харин нутгийн тэр хүнийг бодол сэтгэлдээ тээж авдаг нь сонин. Номон нэгэнтээ сунаагаад ширээл рүү ирэхэх үед үүдэнд хүмүүс шуугалдан бижигнэлцээр ороод ирлээ. Хүнд өвчтөн иржээ. Би энэ хүүтэн биш хэрнээ амьд хүний дулаан алга. Нүд нь нээлттэй харин дотор нь хоосон. Номон дөхөж очоод судас тэмдэрэхэд зүрхэн зохилж байгаач амьдрал нь аль хэдийн холдчихсон мэт мэдрэгдэв. Эмч нар хичээсэн. Аппарат залгаж, эм тариа хийж, боломжтой бүхнийг хийсэн. Номонч алдаа гаргасангүй. Гэвч тэр хүний дотор юу ч хийсэн өөрчлөгдөхгүй ямар нэгэн үл үзэгдэх зүйл аль хэдийн автагдсан байлаа. Өвчтний бие тогтворжиж, царайнд нь гэгээ татан, амьсгаа нуужирч, бүгд санаа амарсан боловч
үүрээр гэнэт зүрхэн зогсчихов. Өглөө борлоход бурууданг нь хаах хэрэг эхэлж бүгд нэг хүнийг буруутгасан нь ном. Тэр тайлбарлах гэж оролдсон ч юу мэдэрснээ үгээр илэрхийлж чадсангүй. Өөр хэлсэн гэж хэлэхэд хэтэрхий сул, танихгүй зүйл гэж хэлэхэд нотлохоогүй. Номооны үзэсгэлэн гоо биеийн татааргадаг эмэгтэйчүүд, шунан тачааддаг зарим ирчүүд бүгд санаа нэгтгэн буруутгаж ар гэрэнж гомдол гаргалаа. Аймгийн нийгмийн аюулаас хамгаалах яамны төлөөлөгч Төмрөл ганцаараа эхнэрээ өмөөрөн хэргийн учрыг мушгиж эхэлсэн. Эмнэлгийн бичиг, эмийн бүртгэл бүгдийг нэг нэгээр нь шалгаж жижиг сэмжиг хүртэл алдалгүй ухаж төнхөв. Эхэндээ юу ч үгүй мэт гэвч удаан ажиглах тусам нэг зүйл илэрч эхэлсэн. Бүртгэлд байхгүй мөртлөө нөлөө нь тод. Номоны мэдэрсэн тэр зүйл үнэн болох нь нотлогдож ямар нэгэн хүчтэй тан уусан гэдэг нь тогтогдов. Хүний бие туршсан, уул мөрөө нуусан гэхдээ хорийг нь бүрэн арилгаж чадаагүй тэр дан яван явсаар цогт дээр хөдөлж очих нь тэрэ. Хадам ааваас нь улбаатай гадарлах, төмрийн хэргийг айлуулах, эргээр шидэх санаатай аз санснаа нь буруудаж цогтын өрхөнд орчихжээ. Танг өөр олон хүн хэрэгэлсэн нь тогтогдож хэргийн учрыг улам бүр лавшруулан судалж авсан төмөр нэг шөнө гэртээ ирсэнгүй. Маргааш нь түүний цогцыг олсон. Албан ёсны тайлбар нь зүрхний шигдээс. Эрүүл чирэг залуу хүнд байж боломгүй онш байсан ч далдын том хүчин үйлчилсээр хэргийг замхраан уй гашуу давтсан намунж буруудан ажлаасаа халагджээ. 3 настай охины хамт бэлэвсэрж үлдсэн намун нутаг буцахаар зэхэж явахдаа цогттой таарав. Би сонссон. Тун харамсалтай хэрэг болжээ. Санамсаргүй явдал биш байсан. Гэвч надад нотолгоо алга. Хэрэг хужирдаггүй гэдэгтэй. Намууны энэ үгэнд ихэд зочсон цогт шунал тачаалаа арай ихэн дарж эмгэнсэн дүр эсгсээр явж одлоо. Охин намуунууд буцаж ирсэн явдал лувсанд тун таатай хэрэг болов. Эртнээс улбаатай үйл хэргийг нь наран биш номон үргэлжлүүлэх учиртайг ойлгож бүх эргэлзээ нь арилжээ. Чи эмнэлгийн хүн. Үүний би гаднаас нь танд сурсан. Харин одоо дотроос нь хард сурах загч нэрж. Энэ бол хөх судас. Гаднаас харахад энгийн шар цэцэг шиг болохоор хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Намар 11-р сард хагдарч унах үед цасны доороос ухаж гаргасан үндсэн л бүх хүчээ олдог. Намуухан атлаа итгэл төгс ярихлавсан галын дол руу ширтэн хоолоогоо засаад дан гараавал энэ зүгээр ургамал. Харин бусадтай зөв нээлбэл урт наслуулах шидтэй. Дотор эргэтний цэвэрлэж өвчнөө сэргэлнэ. Тэр бүхэл эр хүний чалахыг сэргэж эмхүүний үр гүйдлийг арилгадаг. Зарим тохиолдолд хорт хавдрыг хүртэл намжаа. Энэ яриа зөвхөн өөртөө зориулагдсныг анзаарсан намун толгой дохин анхааралтай чагнасаар байв. Алтан гагнур, хунчир, таван салаа, гонд зэрэгтэй зөв тунгаар холивол жинхэнэ шидэв бүтээн. Харин буруу тун, буруу гар үнийг аврах биш устгах нь. Лувсангийн харц тэр мөчөд улам тогтворжиж охин лугаа удаан ширтэн үг бүрээ цэгцтэй тод хэлсээр байв. Энэ бол жор биш. Энэ бол хариуцлага. Энд хизээ яаж хэрэглэхийг чи өөрөө мэднэ. Буруу хүний гарт орвол сүүрэл дагуулна. Яг л аав шигээ бусдын амнасыг аврахын төлөө байдаг номон өөртөө ирсэн хариуцлагыг тун сайн ухамсарлан толгой дохин хүлээн зөвшөөрчээ. Харцаг өрөөнд орж ирээд шууд суусангүй. Цонхны дэргэж очиж зогсоод доор урсах хөдөлгөөнийг хэсэг ажиглав. Өндөр өвгийн хэлсэн үг түүнд хангалттай урам өгч ажиллах итгэл нь сэргэжээ. Түүний ухаан санаанд том компани өв залгамжлагч үзэгсэн төгс Райна байнга эргэлдэх болсон. Японоос ирсэн Руси гол өрсөлдөгч нь боловч одоохондоо өөрөөр ашиглана. Харин тэнгис. Тэр залуу өвөөтэй нэг нутаг үүр нэг сумын хүн.
хамгийн хүчтэй өрсөлдөгч. Харцаг удаан бодол хийснээ удсаа шүрэн туслахаа дуудав. Хаалга зөөлөн нээгдэж этгэлд хүн орж ирэхэд харцаг суусангүй цонхны хажууд зогссон хэвээр. Тэр охины хөдөлгөөний үргэлжлүүлэн тагна. Цагдаа нартай холбогдож мэдэгд гэж тэр нам дуугаар хэлв. Ойлголоо. Нөгөө судалгаа юу болов? Туслах бэлдсэн мэдээлэлээ танилцуулахаар дөхөн зогсоод болорж Мишель хоёр тогтвортой зантай. Говьшгүй болохоор цаг алдна. Харин аялгүй бол хор шартай атаархуу охин. Бидэнд яг тохирно гэв. Сэтгэлтэй хүн бол хамгийн эмзэг, хамгийн амархан нээгддэг зэг. Уулзалтанд бэлд би ярилцаад үзье. Тэр орой аялгүй эрэхтэй аль хэдийн дотроо шийдчихсэн хүн шиг харагдаж байлаа. Өндөр тэгш биетэй цэвэрхэн төрхөн анхаарал татахуйц, харин харцан омог гомдол хүсэл хурвын холимог. Танд юу хэрэгтэй гэж тэр шууд асуулаа. Харцаг түүнийг хэсэг ажигласнаа. Харин чамд юу хэрэгтэй би мэднэ. Тэгэхээр хоёулаа хамтарвал үссэндээ хүрч болмоор санагдлаа. Аялгау үсээ шидлэн ярваснаа. Тэр охин Рейна олов. Би тийм амар бууж өгөхгүй гэж шүд зун хэлв. Түүний дуунаас атаархал дургуйцал мэдрэгдэж шарлагсандаа царай нягаран гарн чичирч байв. Чи ганцаараа дээлэхгүй. Би ойртуулах боломж гаргаж чадна. Надад Рейна, чамд тэнгис хэрэгтэй. Эннээс илүү шалтгаан алга. Аялгау хэсэг дуугаа хураан бодолд автан сууснаа толгой тохилоо. Тэнгист ухаангүй хайртайж хийсэн сонголтонд нь үнэхээр их гомджээ. Болоржин эсвэл Мишель рүү явсан бол тэр хүлээн зөвшөөрнө. Гэтэл гадаад эмэгтэй тэр тусмаа Япон хүн шүү. Энэ бодол аялгаугийн хор шарыг маш их хүргэсэн. Тэрээ бүхнийг буцааж авахын тулд хинтээж нөхөрлөхөд бэлэн тул харцгын саналыг сонсож буй энэ. Дарс задлан тулгад суусан харцаг дэргэд суугаад үснээс нийлбэн мөрөөр нь тэврээд чи үнэхээр үзэгсэлэнтэй юм гэтэл. Тэр Япон хүүхэн дэндүү. Үгүй ээ. Чи илүү. Харцаг бахим гараараа тэврэн өргөөд энгэртээ шахан оцлоо. Өөрийнх нь сонирхол татаагүйж эзэмдэх хүсэл асжээ. Аялгау огт эсэргүүцсэнгүй. Ширээн дээр тэгнэн хэвтээд л өмдийг нь шувт татхад ч хөдөлсөнгүй. Харцаг эргэтнээ шүүлсэд нь оргосноо өдрөөрүүн зүтгүүлсээр оруулчаад хэмээн айглан бүлж эхлэв. Аялгауд ямар ч мэдрэмж төрсөнгүй. Тэнгистэй амраглаж явсан мөчүүд дурсагдаж алдсан бүхнээ буцааж авах хүсэл оргилно. Үслээ хангаж дууссан харцаг өмдөө татан давчлаад аялгау руу цоош иртэн маргааш Японоос зочин ирнэ. Чи тосож аваад манай хүмүүстэй хамт хөвсгөл яв. Рейнагийн чат руу өөрт байгаа зургнуудаа явуул гэчгээд гараад явчихав. Харцгын төрөмгийн зан өөртөө ихтэй төрх эрэмгийн зоримгийн байдал зарим талаар тэнгистэй тун адилхан юм. Гологдсон хаягдсан мэдрэмжээсээ огт салж чадахгүй гуниглах аялгау ширээн дээрх дарс руу гараа зүтгүүлэн шилээр нь тонгойлголоо. Хөхөндөс группийн тууцын хурал өндөр овгийн гаргасан шийдвэрт хамгийн их дургуутсан хүн бол Солонгоо. Тэрээр гой сайхны бизнес эрхэлдэг бөгөөд группийн нөлөө бүхэн эмэгтэй юм. Гаднаас нь хальт харахад л үзэгсэлэнтэй бие галбар сайтаагаас гадна биелэгжүү гэдэг нь мэдрэгддэг. Хэдийгээр ганцаараа амьдардаг ч ганцаарддаггүй эмэгтэй. Түүний амьдралд үн дутаагүй харин итгэх зүйлэл ховордсон. Өвлөн авсан хөрөнгөн түүнд эрх чөлөө өгсөн ч тэр эрх чөлөөг удаан барьж чадалгүй тансаглал үдэшлэг төр зүрийн жаргалд урсгаж орхисон. Гэхдээ Солонгоо нэг зүйлийг хизээч алдаагүй. Тэр нь тооцоолох чадвар. Тэр хожигдож үзээгүй. Зүгээр л төр ухарч үзсэн. Санхүүгийн хямралаас гарахад түүнд илүү том эрх мэдэл хэрэгтэй. Түүний судсаар цогтын удмын цус урсдаг. Гэтэл үргэлж ялгуурлан гадуурхагдж буй мэдрэмж төрж ирсэн. Группийн эрх мэдэл сэд базраас улбаалан дорд сүрэн дараа нь
харцагт очих боллоо. Гэтэл дорж сүрэнгийн дүү Цэрэн ламын үр хүүхэд яагаад ад үзэгдэх ёстой гэж ээж нь амьд байсан ч энэ ялгарлал өөрчлөгдөхгүй. Ах түмэн дүү Бат зориг хоёр нь Солонгыг дэмждэгч тэд өндөр өвгөөс эмээдэг. Энэ бүхнийг урьдчилан мэдсэн Солонго аль эртнээс харцгийг ажиглаж эхэлсэн бөгөөд түүний булхай луйвар завхаарлыг сайн мэднэ. Эхнэр цэцгэн том улс төрчийн охин боловч таргалалтаасаа ичдэг юм уу? Гэрээсээ бараг л гардаггүй бод хүн бий. Нөхрөө харддаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Уур бухимдлаа барьж чадна шуугтнах Солон офисоос гараад шууд л нууц амрагтайгаа холбогдсон уулзгаар тохиров. Түүний амраг улс төрд нэр нөлөө өсөж яваа нэгэн. Нэр нь ил гарах ёсгүй, харин нөлөө нь хаасаагүй мэдрэгддэг. Солонго түүнийг ажиглаж сурсан. Тэр Солонгыг орхихооргүй болсон. Хоёулаа бие биеэ ойлгодог. Энэ бол хайр биш, харин ашигтай тэнцвэр. Чимэн өнөөдөр яасан бохимдолтой харагднав. Юу болов? Хурал дээр өвгөн орж ирсэн. Бүхнийг харцагт өгчлөө. Бэ хэлсэн дээ. Хүн заавал хүүгээ сонгодог. Охин хүүхэд өөр. Магадгүй. Гэхдээ харцгийн хүсэл бол өөр шүү. Бас тэр намин годхонсон гिचи. Надаас юугаар илүү юм? Тайвшир. Уур бухимдлаас илүү ухаан чухал. Харцагт асар их асуудал бий. Тэндээс эхлэе. Яг зөв. Игшилэн гэлчлээ. Надад бичлэг хүртэл байгаа. Үлээ. Эхлээд цэцгийг хөшиж үзье. Аав нь ядчил нэр төрөө бодох үз. Царай төрх муутайж ухаан зал ихтэй Баатар яг энэ талаараа Солонгод таалагддаг. Чи минь мундаг шүү. Алив намайг эзэмдээч. Өндөр гойлог нуруутай өгзөг хөх томтой сайхан бүсгүйг үргэлж тачаадан хүсдэг Баатар шуугтан зүтгэсээр дээр нь мордчихов. Чи үнэхээр үзэсгэлэнтэй шүү. Баатар амархан дур хандаг. Солонгоч тавьсан дур эсгэн хэмээн чарлаж өхөө бадлан жижигэнсээр байв. Таны удмынханд нэг нууц байна, тийм үү? Юу нууц? Бүгд л эрүүл чирэг биетэй, бас урт насалдаг. Ээж өвөө хоёр манлайлга. Тэд урт наслаагүй. Осол гэж сонссон. Үгүйсэн бол өдөд гэлэл задал гүйж явах байсан биз? Тийм ээ. Ядаж өвөө маань байсан бол бид нар ингэж галзуурч чадахгүй. Солонго хоёулаа наминг дэгээд хүү. Юу? Чи бүр үгүй. Чи буруу ойлгочлаа. Би хүн явуулж тандах тухай ярьж байна. Найдвартай хүн л гэхээс байгаа. Ер нь би өөрөө мэдээч хийдэй. Дураар албал энэ яах вэ? Нөгөө зээл. Үтсэ. Маргааш дансанд ч орно. Ашгүй дээ. Ус залгилд суусан Баатар шалтан хэвдэх Солонгогийн сайхан бие рүү цоош ирцээр босоод ирлээ. Түр хүлээ. Энийг уучих. Юу юм? Дуу галуу. Солонгоо өгсөн танк хүртээд дээр нь мордсон Баатар маш удаан бүлж гайхалтай таашаал аван дур ханжээ. Хөвсгөл нуурын ус нам гүмхээ мэлмэрч салхины аясаар давлгаалах хагаад тэр цаана цастай ус цайрна. Нуурын баруун эргийг даган давхих тэнгис жолоогоо чангаатхан тун хянуур урагшилж байв. Цаашлах тусам зам улам нарийсч ой таг өтгөн шигүү болж бартаасаа тэгслээ. Рейна цонхоор ширтэж энэ газар түүний төсөөллөөс өөр илүү зэрлэг, илүү амьд байгааг мэдэрч байв. Тэд сумын төв рүү дөхөх үед хоёр машин зэвсгэлсэн хүмүүс тоссон нь цагдаа элийн зэргийхэн ажээ. Цааш нэвтрэх боломжгүй гэж нэгэн давчхан хэлв. Тэнгис бичиг баримтаа гаргаж өгөөд надад зөвшөөрөл байна. Би гадаадын иргэнтэй яваа гэж их л бухимдан гуйгуулв. Тэр хүн харсан ч анзаараагүй мэт буцааж өгөөд дээшээ мэдэгдэх учиртай. Энэ бол хэлийн бүс. Хариу эртэл хүлээн. Хэд хоног вэ? Мэдэхгүй. Тэнгис дуугарсангүй.
Гэхдээ жирийн цаатал биш гэдгийг аль хэдийн ойлгожээ. Онгоцны буудал хамрын хийдэд таарсан хүмүүсийг тэр мартаагүй. Чухам хэн бэ гэдгийг мэдэхгүй ч Рейнатай холбоотой болохыг таамагласан. Замаас гарч зогссон тэнгис удсаа гаргаж авгах руугаа холбогдов. Зам хаасан байна. Дээшээ мэдгдсэн гин. Үлээ, яарах хэрэггүй. Би хүмүүстэй холбогдъё. Рейнач зүгээр суусангүй. Япон руу өвөө рүүгээ залгаад учир байдлыг хэлв. Ох минь, хугацаа багуулсан. Судраа уншиж тайлвуу. Яаравчл гэх өвөгийн хоолойнд бяцхан сандрал ажиглагджээ. Шөнө болоход салхи ширүүсч цас хаялж эхэллээ. Рейна ягаад ч юм цааталд огт санаа зовсонгүй. Тэнгистэй илүү удаан байх нь түүнд чухал. Хооллож дуусаад хоёр салхи сүрэн удаан алхаж биенийхээ жилийг гаргаад буцахдаа зөнгөрөө хөдөлцчихсэн байв. Бахим халуун гар бүх биеинд нь гайхалтай гоё мэдрэмж өгч зүрхэн булиглаж эхэллээ. Машин цуухдаа салхинд үйл ажиллагаа гангасан Рейнаг яаран тэрсэн тэнгис "Чи зүгээр үү?" хэмээн шивнэхдээ мөн л догдолчихсон байв. Үсэл шатавч юмд зааг гэж би дотгош ороод хоёул бие биенээсээ гэрвшин хэсэг дууга хураан судраа шагаас нь дүр үзүүлэн сууцгаав. Рейна ёс жудагтай хүмүүжил сайтай охин боловч өвөөгийн итгэл тэнгисийн төрх байдал тэр бүхнийг хийсгэн утсан. Тэрээр ор засч дуусаад "Чи тухгүй амраад байна. Энд хэвтгүү" гэж арай чамаа шивнэв. Би барь чадахгүй байхаа гэж айж байна. Зүгээр дээ. Би хүсэж байна. Заавал хайр байх албагүй. Хайр надаас дандаа зүгтдэг. Би Япон хүн болохоор чи яасан гэж юу? Үгүй. Чамайг шархлуулахаас л. Хин дахиж юм ярьсангүй. Тэнгис судраа хойш тавиад ор ирмэгдэн суух Рейнагийн дэргэд очлоо. Бүсэл гэхээс илүү далдын хүч тэднийг нөмрөн хоёул тас тэмрэлдэн үнсэлцээр орон дээр гарахад цонхны хүшиг автоматар хаагдан бүдэг цэнхэр туяа бүхээгийг гэрэлтүүлэхэд Рейнагийн чилгэр гой бие дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байв. Урт усан сул асгаран биеийг нь бүрхсэн ч их зөөдөөс ирэх том хөхийг нарийнхан бэлхүүсийг тажир үстэй умдгийг өдөөгтөр чанга гуйыг яахан халахалж барах үлээ. Цээжиндээ наан тэрсэн тэнгис өсийг нь хойш илбээд жимийсэн уруулнаас зөөлөн шимлээ. Өх нь болоржингийнх шиг том атлаа чанга хат уян. Өгзгөнч мөн адил. Тэнгис озон үнсэх зураа толгор зөөлөн арьсан дээгүр гараа зүтгүүлэн бүх биеийг нь элбэж байв. Ташаан дээрх хос хонхорхойг 3-ны өндгөөрөө мэдэрч үзээд л цааш тэсэг тэнхэлгүй болж Рейнаг орон дээр даран унжээ. 11-р хэсэг төгсөв.